Венесуэла улс Америк нэгдсэн улсаас товтлох магадлалтай гэж үзэн зэсэд хүчний бэлэн байдал шилжиж байна. Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины дайн цөмийн туршилт Венесуэлийн асуудлаар тодруулга өглөө. Пакистан улсын их баригчид Исламабад хотод гарсан халдлагад энэтхэг улсыг буруутгаж байна. Суданы Дарфурын хойд бүсэд хүмүүнлэгийн тусламж бүрэн зогсож магадгүй боллоо. Арамтар үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид дэлхийд дахин болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлнэ. Венесуэла улсын засгийн газар Америк нэгдсэн улсаас цэргийн хадлага эсвэл товтлогоо гарах магадлалд бэлэн байхын тулд зэсэд хүчнээ бүрэн дайжлах бэлтгэлийг хийж эхэлсэн гэдгээ зарлалаа. За тодруулах юм бол Венесуэлийн батлан хамгааллын сайд Владимир Падрино мэмэр гарагт буюу өчигдөр мэдээлэлтэй энэхүү бэлтгэлд хуурай замын агаарын тэнгисийн пуужингийн хүчнийг өргөн хэмжээгээр байрлуулах ажлууд багтаж байгаа. Үүнд цагдаа иргэний хамгаалтын бүлэг мөн сайн дурын нэгжүүч гэсэн оролцоно гэсэн байна. Энэхүү мэдээлэл нь Америк нэгдсэн улсын нисэх онгоц тээгч хөлөг Карибын тэнгисийн бүсэд ирсэндээ давхцаж байгаа. Энэ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн удирдлагыг унгах зорилготой цэргийн ажиллагаа эхлэх магадлалтай гэсэн болгоомжлолыг үүсгэсэн байгаа юм. За Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам буюу Пентагоноос Gerald Ford нисэх онгоц тээгчийн цохилтын бүлэг Карибын тэнгист ирсэн болохыг бол баталсан байгаа. Энэхүү бүлэгт дэлхийн хамгийн том нисэх онгоц тээгч багтаж байгаа юм. 4000 гаруй тэнгисийн цэрэг олон тооны тактикийн онгоцтой мөн ирсэн байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд Америк нэгдсэн улс, Пуэрто Рико, Эл Салвадор, Панама, Тринидад, мөн Тобаго зэрэг Карибын тэнгисийн ойр тойрнуудад цэргийн хүчээ эрс нэмэгдүүлж сургалт олон хамтарсан ажиллагааг зохион байгуулж байгаа. Дональд Трампын ясаа цагиргаа эдгээр байрлалуудыг хууль бус хар тамхины 8-ыг таслан зогсоох, эх орноо хамгаалахад шаардлагатай алхмаа гэж тодорхойлж байгаа юм. Харин нөгөө талаас Венесуэл үүнийг түрэмгийн империалист санаархлаа гэж буруутгаж байна. Гэхдээ Венесуэлд боддоор хангалттай хүчин чадал орчин үеийн техник хэрэгсэл дутмаг байгаа гэж салбарын шинжээчид үздэг юм байна. Венесуэлийн зэсэд хүчний гол бүрэлдэхүүн болох Боливарын үндэсний айрам ойролцоогоор 123 мянган цэрэгтэй Николас Мадуро сайн дурын нөөцийн 8 саяд хүрсэн цэрэг байгаа гэж мэдээлсэн ч энэ тоо сургалтын чанар эргэлзээтэй гэгдэг юм байна. Засгийн газрын дотоод нөхцөл байдал ч гэсэн эмзэг байна. 2024 оны маргаантай сонгуулийн дараа өргөн үрээний эсэргүүцэл баривчилгаа өрнөж Николас Мадуро дотооддоо дэмжлэгээ алдаж байгаа. Олон улсад буюу гадаадд дипломат тусгааралтай нүүр тулаад байгаа юм. Америк нэгдсэн улсын зүгээс 9-р сарын 2-оос эхлэн Карибын тэнгис болон зүүн номхон далайд 19 удаагийн агаарын цохилт үйлдэж хар тамхины 8-атай хөлөг онгоцуудыг устгасан гэж мэдээлсэн байна. Үүний улмаас 75 орчим хүн амьсаа алдаад байна. Гэхдээ хуульчдын буюу олон улсын шинжээчдийн мөн үзэж байгаагаар Венесуэлд чиглэсэн альваа цэргийн ажиллагаа олон улсын хуулийг зөрчих магадлалтай гэж байгаа юм. Тухайлбал Юго судалгааны байгууллагын сүүлийн судалгаагаар Америк нэгдсэн улсын иргэдийн 47% нь Венесуэлд газар дээрх товтлогоо хийхийг эсэргүүцэж 19% нь дэмжиж байгаа гэх үр дүн гарсан байна. Эсээд ч Америк нэгдсэн улсын Карибын бүсэд байрласан нийт цэргийн тоо 15 мянгад хүрсэн байна. Үүнд Иво Жима Десантын бэлэн бүлэг 22 дугаар тэнгисийн явган цэргийн нэгж, нийлээд 4500 гаруй тэнгисийн цэрэг, 3 пуужинд сүнөөгч хөлөг, нэг товтлогооны шумбагч, тусгай ажиллагааны нэг хөлөг байгаа гэх мэдээлэл. Америк нэгдсэн улс нь Пуэрто Рикод 10 ширхэг F-35 сүнөөгч онгоц, мөн 3 MQ-9 дрон байрлуулсан байгаа юм. Тусаар нь Карибын тэнгис дэх Америк нэгдсэн улсын цэргийн стратегийн төв болоод байгаа юм. Мөн энд 5000 орчим Америк цэрэг байрлаж байгаа гэх мэдээллийг сурвалж хэвлэлүүдэд өгсөн байна. Үүнийд харуул Венесуэл нь Америк нэгдсэн улсын зүгээс ирж болцошгүй товтлогоонд сөргөөр хариу үзүүлэхэд бэлтгэж байгаа ч гэлээ бодит цэргийн чадах тодорхойгүй дотоодын улс төрийн хямралтай нүүр тус хിവэрэ байгаа юм. Зарим Америк нэгдсэн улсын талаас хар тамхины эсрэг ажиллагаа нэрийн дор бүс нутгийн цэргийн оролцоогоо эрс нэгдүүлснээр хоёр орны зөрчил өдөр ирэх тусам улам хурдтаж байна.
За өнөөдөр Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины дайн, Венесуелийн нөхцөл байдал, зам Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цөмийн туршилтын талаар мэдээллүүдийн талаар тодруулга хийлээ. Юун түрүүнд тэрээр Москва буюу Орос улбаны улс цөмийн туршилт огт хийгээгүй гэдгийг дахин баталж хэлсэн байна. Түүний хэлснээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Орос Хятад хоёр цөмийн туршилт хийж байна гэсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд энэ асуудлаар Москва Вашингтоноос албан ёсны тайлбарыг хүлээж байна гэсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн Орос болон Хятад цөмийн зэвсгийн туршилтаа сэргээсэн гэхүүг нь бодит үнэнтэй нийцэхгүй байна гэж инхүү Сергей Лавров хэлсэн байгаа. За хэрвээ цөмийн зэвсгийн туршилтын тухай ярьж байгаа бол Орос улбаны улс ийм туршилт буюу цөмийн дэлбэрэлт огт хийгээгүй гэсэн байна. Дональд Трамп нь өнгөрсөн 10 дугаар сард Пентагоныг бусад улсуудтай тэнцүү нөхцөлд цөмийн туршилтаа эхлүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл Оросын холбооны улс нь хамгийн сүүлд хийсэн цөмийн туршилт нь 1990 онд, Хятадын 1996 онд, Америк нэгдсэн улсын 1992 онд болсон байдаг. 1996 онд цөмийн туршилтыг бүх талаар хориглох гэрээ, олон улсын гэрээ байгуулагдсанаас хойш Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гэх 3 улс л боддоор цөмийн туршилтыг хийсэн байдаг. Гэхдээ Орос улс өнгөрсөн 10 дугаар сард цөмийн хөдөлгүүртэй Пуучингийн туршилт хийсэн байдаг. Гэхдээ энэ нь цөмийн дэлбэрэлт биш байсан гэж Лавров тайлбарлаж байна. Тэрээр Бровесник далавчид Пуучин болон Посейдон усан доорх төхөөрөмжийн туршилт нь цөмийн туршилтыг хориглох гэрээг зөрчөөгүй. Учир нь эдгээр зэвсэг цөмийн хөдөлгүүртэй хийсэн цөмийн урвал үүсгээгүй гэж тайлбарсан байна. Түүнчлэн гинжин урвалгүй дэд түвшний туршилтууд болон зэвсгийн зөөвөрлөх системийн туршилт нь гэрээгээр хориглогдоогүй байдгаа гэдгийг тодруулсан байна. Цааш Украины асуудлын тухайд тэрээр Америк нэгдсэн улсын тусгай төлөөлөгч асан Курт Волкерийн Орос улбаны улс эхийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хийсэн мэдээллийг өгөөсгөж ийм дүгнэлт хийх ямар үндэслэл байсныг ойлгохгүй. Учир нь эхийн шийдэл хүрэхээр Орос улбаны улс идэвхтэй шаргуу ажиллаж байгаа гэсэн байна. Намын тэрээр Герман улсын канцлер Фридрих Мерцийн Германыг Европын гол цэргийн хүч болгон сэргээх санаачлагыг шүүмжилж ийм үг хэллэг хандлага нь түүхийг давтах аюултай. Германы цэргийн хүч нэгэнт Европын талыг эзэлж зөвлөлт холбоот улсыг давталж байсан. Нацизм дахин сэргээхээс болгоомжлох хэрэгтэй гэсэн байна. Цааш Венесуэл улсын асуудлаар тэрээр Каракас Оросоос цэргийн тусламж хүсээгүй гэдгийг тодрууллаа. Орос Венесуэлийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ цэргийн хамтын ажиллагааг багтаадагч гэлээ. Энэ баримт бичиг Орос улбаны улсын хууль тогтоох байгууллагын баталгаагүй учраас хэрэгжээгүй хിവэрэ байгааг хэлсэн байна. Харин Америк нэгдсэн улсын манлайлал дор Карибын тэнгист явагдаж байгаа мансууруулах бодисын эсрэг ажиллагааны талаар тэрээр хууль олон улсын журмыг зөрчсөн нэг талын арга хэмжээ гэж буруу шаасан байна. Намын Америк нэгдсэн улсын авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь шүүхийн шийдвэр нотлохоогүйгээр болж байгаа. Бусдын нутаг дэвсэрт давталж байгаа нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн жишгээ гэдгийг харуулсан байна. Сүүлд нь мөн Хятад Оросын найрамдал хамтын ажиллагааны гэрээ 2026 оны 7 дугаар сарын 16-нд дуусах гэж байгаа талаар сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа гэрээг сунгахаар хоёр орны удирдлагууд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр энэ чиглэлд ажиллаж байгаа гэдгийг хэлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт Пакистан улсын нийслэл Исламабад хотод томоохон халдлага гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф энэхүү террорист халдлагыг энэтхэг улсыг буруутай гэж үзсэн байна. Даваа гарагийн үдээс хойш дүүргийн болон давж заалдах шатны шүүхийн байрны гадаа болсон энэхүү дэлбэрэлтээр 12 хүн амиа алдаж 30 гаруй хүн шархагдсан. Хоригчдын 5 нь маш хүнд гэмтэл авсан байгаа гэж эмнэлгийн их сурвалжууд мэдээлж байгаа. Халдлага Исламабад хот болон олон улсын баг хурал соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж явах үеэр болсон. Мөн ойролцоох хотод Шри-Ланкийн Кринитийн шигшээ баг Пакистантай тоглож байхад болсон байна. Тэгэхээр Шарифийн мэдээлэлээр Исламабад болон Баана дахь халдлагууд нь эрдэвхийн төрийн дэмжлэгтэй терроризмын халдлага гэж тодорхойлсон байна. Мөн олон улс энэхүү ажиллагааг буруушаах ёстой гэж уриалсан байна. Гэхдээ баримт нотлохоог бол танилцуулсангүй. Зарим батлан хамгаалахын сайд Хаваш Асид энэтхэг Афганистанаар дамжуулан халдлагуудыг зохион байгуулсан гэж хэлсэн байна. Энэ сүүлийн саруудад хоёр хөршийн хооронд үүсэт байгаа хөлийн мөргөлдөөн дипломат хямралыг улам хурцлсан хэрэг болж байгаа нь бол гарцаагүй. Түүнчлэн энэ удаагийн дэлбэрэлт нь Пакистаны нийслэлд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн хүчтэй олон хүнийг хохироосон халдлага болж байна. Дэлбэрэлт болсон зохицолбор нь өдөр бүр олон мянган иргэн өмгөөлөгчдийг хуульчдыг хүлээн авч уулздаг. Исламабадын халдлагыг Жама ул Архар гэх
Гэмэх Пакистаны Талибанаас салан тусгаарласан бүлэглэл хариуцлага хүлээсэн боловч Талибан бол өөрсдөө үүнийг хязгаасан байна. Тэдний дунд сүүлийн жилүүдэд зөрчил тасралтгүй өрнөж байгаа. Пакистан Афганистаны хилийн дагуу хүчирхийлэл нэмэгцээр байгааг хэлж байгаа юм. Сүүлийн үед Исламабад харьцангуй тайван байсан чиглэлээ 2022 оны 12 дугаар сард гарсан цагдаагийн пост руу халдсан хэрэг бол өмнөх хамгийн сүүлчийн ноцтой хаалгад тооцогддог. Шинжээчдийн үзэж байгаагаар Пакистан болон Афганистаны хоорондын хурцдмал байдал энэ хിവэр шийдэгдэхгүй бол энэхүү тогтворгүй байдал нь дотоодын хотууд руу нэвтэрч дараагийн халдлагуудын улс суурийг тавьж шалтгаан нь болж магадгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэтхэг Пакистан Афганистаны энэхүү гурван харилцаа нь 2025 онд эрс өөрчлөгдөж байгааг дурдхан зүйтэй. Пакистан нь Афганистантай дипломат харилцаагаа сэргээхийг оролдож байгаа ч гэлээ Нью Дели Кабултай илүү дотн харилцаа тогтоож өмнө үл ашиж байсан Талибантай стратегийн яриа хэлэлцээ хийхийг зорж байгаа. Пакистан нь уламжлалт ёсоор энэтхэгийг Балакистан мужид үүмээс самун дэгдээдгээ гэж буруутгасаар байна. Сүүлийн үед Талибантай холбоотой террорист бүлэглэлүүдийг дэмждэг гэж үзэх болоод байгаа. Энэхүү Исламабадын амиа золиослогчдын хийсэн энэхүү хаалтлага нь зөвхөн терроризмын хэрэг биш, харин бүс нутгийн улс төр аюулгүй байдлын өргөн хүрээний хямралыг харуулсан үйл явдал болж байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Нэгдсэн үндэсний байгууллагын шилжилт хөдөлгөөний судалгааны байгууллага Суданы Дарфурын хойд бүсэд хүмүүлийн тусламж бүрэн зогсох аюул нүүрлэж байгаа гэдгийг анхааруулж байна. Байгууллагын мэдээлэл дурдсанаар тусламжийн агуулгууд хоосорсон, замын аюулгүй байдал муудсан, өссөн, тусламжийн хүргэлтэнд тавигдсан хязгаарлалт хിവэрэ байгаа гэдгийг хэлж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Суданы армийн болон шуурхай хариу арга хэмжээний хүчний хооронд үргэлжилж байгаа энэхүү эртний дайны улмаас үүссэн хүмүүлийн хямралыг бууруулахад илүү хэмжээний санхүүжилт шаардлагатай байна гэдгийг хэлж байна. Шуурхай хүчний байгууллага болон энэхүү бүлэглэл нь Дарфурын хойд хэсгийн төв хот Эл Фаширыг эзэлсний дараа олон зуун хүн амьруудаж олон 10,000 хүн дүрээд байгаа. Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр энэ тоо 90,000 орчим хүн буюу Эл Фашир болон түүний ойролцоох тосгонуудыг 90,000 хүн орхиж хоол хүнс ус эмнэлгийн тусламжгүй бүсэд амьдарч байгаа юм. Тэдний олонх нь Тавилагийн дөрвөсний хооронд очсон гэж байна. Энэхүү хооронд хүнсний болон эмнэлгийн тусламж хангалтгүй орон байрны асуудалтай дутагдaltaй байгаа юм. Онтой холбогдуулан даваа гарагт 20 гаруй улсын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдээлэл гаргалаа. Гэхдээ Суданы нөхцөл байдлыг хүчирхийлэл болон олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлээ гэж буруушааж байна. Гэхдээ иргэдийг зориуд онилсон халдлага, үндэсний шинжтэй хомроглон авсгал, бэлгийн хүчирхийлэл, тусламжийн хүрэлцээг зориуд тусалдуулсан үйлдэлүүд нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг. Өмнө дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдох аюултай гэдгийг анхаарууллаа. Энэхүү мэдээлэлд Канада, Их Британи, Герман, Норвеги, Швед, Испани, Австри, Польш, Чех, Финланд, Швейцар зэрэг улсууд төлөөлөгчд нь гарын үсэг зурсан байна. Эдгээр улс орнууд Суданы айран болон шуурхай хүчнийг нэг яаралтай гал зогсоож 3 сарын хугацаатай хүмүүнлэгийн төр эвлэрэл байгуулах. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 2736 дугаар тогтоолын дагуу тусламжийн байгууллагуудад аюулгүй нэвтрэх боломж олгохыг шаардсан байгаа юм. Түүнчлэн Суданы бүрэн эрх нийгмэл байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, гадаадын улсын оролцоогүйгээр их тайван шударга байдлыг тогтоохыг уриалсан байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр шуурхай хүчний бүлэглэл нь Эл Фаширыг 10 дугаар сарын 26-нд эзэлснээс хойш 89,000 гаруй хүн дүрвсэн гэж олон улсын байгууллагууд мэдээлсэн байгаа. Суданд 2023 оны 4-р сараас хойш Суданы армийн болон шуурхай хүчний хооронд үргэлжилж байгаа энэхүү дайн нь нийт дүнгээрээ 40,000 гаруй хүний амь насанд хүрсэн. 1 сая гаруй иргэнийг орон гэр бүл болгосон байгаа. Гэсэн хэдиж одоо хүртэл энхийн хэлэлцээ амжилтанд хүрээгүй хэвээрээ байна. Сүүлийн онцлог мэдээг хүргэе. Дэлхийн хамгийн хүлэмжийнхэн ялгаруулдаг улс Хятад улс байгаа. Хятад улсын жил бүрийн нийт ялгаруулалт нь дэлхийн нийт ялгаруулалтын 30 орчим хувийг эзэлдэг. Эрчим хүчний голын хөөсөөр нь нүүрстэл байгаль орчны бохирдлын гол шалтгаанд тооцогддог байна. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар тус улсын ялгаруулалт нь сүүлийн 18 сарын хугацаанд доктортой буурж байгааг харуулсан байна. Тодорхойлох юм бол эрчим хүч цэвэр агаарын судалгааны төвийн хийсэн дүн шинжилгээ. Түүнчлэн Carbon Brief сайтын нийтлэлд дурдсанаар Хятад улс нь хүлэмжийнхэн ялгаруулалтаа бууруулах чиглэлд бодиттой ахиц гаргаж байгаа нь харагдсан байна.
2024 оны 3 дугаар сараас эхлэн тус улсын ялгаруулалт буурсан хിവэрэ байгаа юм. Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээ өссөн ч гэлээ цахилгаан үйлдвэрлэлийн салбар дахь нүүрс зөрөгчийн давхар эслийн ялгаруулалт нэмэгдэг байгаа юм. Хэрвээ энэ хандлага 2025 оныг дуустал буюу дараагийн 2 сарын турш үргэлжлэх юм бол хятадын нийт ялгаруулалт нь бүтэн жилийн дүнгээр буурсан үзүүлэлтэд гарна гэж тайланд таамагласан байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар ялангуяа нар салхины эрчим хүчний хурдтай өсөлт нь эрчим хүчний эрэлт өссөн ч гэлээ ялгарлыг доктортой байлгахад чухал нөлөө үзүүлсэн байна. 2025 оны эхний 9 сард Хятад улс 240 гигаватт нарны болон 61 гигаватт салхины захилгаан станц шинээр ашиглалтанд оруулсан байдаг. Энэ нөрөө тус улсыг өнгөрсөн жил дэлхийн нийтээс илүү хэмжээний буюу 333 гигаватт нарны эрчим хүч суйрлуулсан амжилтаа дахин эвдэх боломжтой гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм. 2025 оны 3 дугаар улиралд нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь 46%-аар, салхины үйлдвэрлэл нь 11%-аар тус өссөн байна. Захилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэн байгаа нь шатхуун хэрэглээг 5%-аар бууруулсан байна. Харин барилгын материалын салбар, тухайлбал цемент, металл, гангийн үйлдвэрлэлийн ялгаруулалт нь 2025 оны 3 дугаар улиралд тус бүр 7 болон 1%-аар буурсан байна. Нөгөө талаас нефтийн хэрэглээ мөн 5%-аар багассан боловч химийн үйлдвэрлэл хэлсэн байгаа. Тодорхойлох юм бол хуванцар болон бусад химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ялгарлыг 10%-аар өсгсөн гэх тооцоолол гарсан байна. Гэхдээ Хятад улсын саяхан 2035 гэхэд 2035 хүртэл хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөгөө шинжилэн илгээсэн үүгээрээ нийт хүлэмжийн ялгарлыг дээд цэгээс нь 7-оос 10%-аар бууруулах амлалт өгсөн байгаа юм. Ерөнхийлөгч Ши Жинпинг энэ удаагийн COP30 буюу нэгдсэн улсны байгууллагын уур амьсгалын дээд хэмжээний 30 дугаар баг хурлаар уулзалтанд оролцохоо мэддэггүй оролцохгүй гэхдээ Хятадын дээд төлөөлөгч нар бол хэлэлцээрт олноор оролцож байгаа. COP30-ийн дарга Андре Коря Далего Хятад улс зөвхөн өөрийн төдийгүй дэлхийн нийтэд зориулсан шийдлүүдийг гаргаж байна. Нарны зайн технологи өнөөдөр хямд өрсөлдөх чадвартай болж байгаа нь дэлхийд дахинд хувь нэмрийг нэмэгдүүлсэн хэрэгэ гэдгийг хэлсэн байгаа юм. Мэдээ өргөжлөж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг давчаар мэдээлнэ. Кристиано Роналдо 2026 оны дэлхийн аврал шалгаруулах тэмцээн нь түүний хамгийн сүүлийн оролцох дэлхийн аврал шалгаруулах тэмцээн байна талаар мэдээллээ. Өдгөө 40 настай тэрээр клуб болон шигшээ багийнхаа төлөө 953 гол оруулаад байгаа юм. Тэрээр нэг эсвэл 2 жилийн дараа хөл бөмбөгөөс зодог тайлахаар төлөвлөж байгаа гэлээ. Өнгөрсөн 7 хоногт тэрээр удахгүй зодог тайлна гэж хэлсэн ч энэ удаа илүү тодорхой болгож ирэх 1-2 жилийн дотор хөл бөмбөгөөс бүр мөсөн завсарлана гэсэн байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев нар Москва хотод 2 талын айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Оросын нефтийн компаниудад тавигдсан Америк нэгдсэн улсын хоргийн үр дагаврын талаар хэлэлцэнэ гэж Кремлийн талаас мэдээлж байна. Роман Токаев болон Төв Азийн бусад удирдагчид өнгөрсөн 7 хоногт Вашингтонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтын талаар мэдээлэл сонсох сонирхолтой байгаа гэлээ. Өмнөд Солонгос улсын шүүх Squid Game цувралын жүжигчин Алтан бөмбөрцөг шагналт Өө Янсогийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруугүй гэж үзэн өмнөх шийдвэрийг хүчингүй олголоо. Суван хотын шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн прокурорын гаргасан баримтууд буруутайг нь нотлоход хангалтгүй гэж дүгнсэн байна. Өдгөө 81 настай жүжигчин өнгөрсөн 2024 онд бэлгийн дарамт үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаж 8 сарын тэнсэн харгалзах ял аваад исэн гэлээ. Турк улсын Стамбул хотын прокурор хотын дарга Экрем Имамоглуг 142 удаагийн авилгын гэмт хэрэгт буруутгаж нийт 828-аас 2352 хүртэлх жилийн хорих ял оноог санал гаргасан байна. Имамоглуг нь ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны хамгийн том улс төрийн өрсөлдөгч гэгддэг өнгөрсөн 3 дугаар сараас хойш авилгын хэрэгт холбогдсон саатуулагдаад байгаа лээ. Ахын күрлийг прокурорын мэдээлснээр хотын даргаыг 401 хүнтэй хамтран авилгын сүлжээ байгуулж тэргүүлсэн гэж буруутгасан байна. Шүүхийн мөрдөн байцаалтын дүнгээр нийт 160 тэрбум лира буюу ойролцоогоор 3.8 тэрбум $, хохирол улс төрийн байгууллагуудад учирсан гэж үзсэн байна. Бид та бүхэн дахин дөрнөж байгаа онцлог үйл явдлуудаас тайвнлан мэдээлсэн анхаарлын явдал баярлалаа.